Сонсогч та бүхэн өдөр тутмын худалдаа авалт хийхдээ үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хэр их сонгодог вэ? Мас агентлаг баялаг бүтээгчдийг дэмжин төслийгөө хүрээнд эх орондоо үйлдвэрлэл явуулж өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа баялаг бүтээгчдэд дэмжиж ажилладаг. Бид энэ удаа 5 төрлийн жимсний чаналлыг үйлдвэрлэн гаргадаг Agrico брендийг онцолж байна. Ингээд Agrico компани үйл ажиллагаатай илүү ойр танилцъя. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг гаднаас импортлон оруулж ирдэгч буух эзэн буцах хаягта эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид сонгож байна. Ерөнхийдөө бол Монголын экологийн хөрсөнд ургасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн жимс чанал бүтээгдэхүүнийг аль болох хүүхдүүдэд хэрэглүүлэхийг боддог. Тэр ч утгаараа Agrico компани жимсний чаналыг хүүхдүүдэд авч өгч байгаа. Жимсний чанал дуртай юу? Дуртай. Ямар амттай байдгийг? Ай. Одоо жимсний чаналаа юутай холж идэх юм? Тангаан талхтай. И жимсний чанал дуртай. Тангараа эзэнч амттай. Мэдээж зах зээлд импортын олон төрлийн жимсний чанал байдаг ч Agrico компани байгалийн зэрлэг жимсээр чанамлаа үйлдвэрлэдгээрээ онцгой ялгарна. Өглөө өдрийн хоолнд талах нарийн боомны амттай хачир болдог жимсний чанамлыг монголчуудтай зориулан үйлдвэрлэдэг Agrico компани үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм а. Agrico компани Agrico брендийн 5 нэр төрлийн жимсний чанамлыг зах зээлд нийлүүлж байна. Анх импортын бараа бүтээгдэхүүнийг авчирч худалдаалдаг байсан залуус өнөөдөр эх орондоо үйлдвэрлэл эрхэлж байна. Гэхдээ хамгийн их эрэлт хэрэгцээтэй байх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон нь Ketchup байлаа. Үйл ажиллагаанд урамшиж, төрөл зүйлээ нэмж жимсний чанамл үйлдвэрлэж эхэлснээр Монголын зах зээлд жинхэнэ байгалийн жимсээр хийсэн чанамлыг үйлдвэрлэн нийлүүлж эхэлжээ. Манай компани 2011 онд байгуулагдсан байгаа. Байгуулагдсан санаанууд хувьд бол гаднаас хунзар савлаатай вариант Ketchup хэмжээр орж ирдэг байсан. Энэ үед бол Монголд яг энэ хунзар савлаатай бүтээгдэхүүн компани байх байсан. Бид нэр энэ санаан дээрээс бид тооцоо судалгаа хийгээд Монголд үйлдвэрлэж болох юм гэж үндэстээр бид анхаарсан байгаа. Энэ үйлдвэр хийсэн. Анх манай үйлдвэр байгуулагдахад 5 ажилчтай тэр 3 тонн бүтээгдэхүүн хүчин чадалтай үйл ажиллагаа хийжсэн бол өнөөдрийн байдлаар бол манай компани 30 ажилчтай 10 тонн бүтээгдэхүүн хүчин чадалтай үйл ажиллагаа хийж байна. Манай компани бүтээгдэхүүн онцлог бид бол байгалийн цэвэр жимсхэн, кармел жимсхэн, мөн томатны бастар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Манай компани 5 төрлийн жимсний чанал мөн Ketchup үйлдвэрлэж байгаа. Манай бүтээгдэхүүний онцлог давуу тал нь манай үйлдвэр бол вакуум орчин бүтээгдэхүүнээ чанж ариутлаж мөн бүтэн савлан бүтэн орчин савлгаа хийгээд автомат шугам бүтээгдэхүүн. Энэ мөн үндэсний эрүүл ахуйчдын аюулгүй байдлын талаас шаардлага болсон байдаг. Мөн манай компани өдөр тутмын үйл ажиллагаанд эрүүл ахуй энэ чадвартай тогтмол нийслүүлдэг байгаа. Agrico компани байгалийн органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорддог. Тийм ч учраас жимсний чанамл нь элдэв, химийн нэмэлт бодис байхгүй, жинхэнэ байгалийн амт чанараа алдаагүй байдгаараа онцлог юм. Нэрс, ансны чанамл, үхрийн нүдний чанамл, гүзээлзэгний чанамл, чавганы чанамл гэсэн 5 нэр төрлийн чанамлыг үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлж байна. Agrico компанийн хувьд 5 төрлийн жимсний чаналлыг зах зээлд нийлүүлдэг байгаа тийм ээ. Тэгэхээр гол түгээд болсон жимснүүдээ хаанаас яаж авчирч бүтээгдэхүүнээ хийж байгаа вэ? За бид нар энэ нэвтрүүлгийг ашиглан яг үйлдвэрлэлийн бодиттой дамжиж байгаа бүх юмд ард түмэнд зөв нээсч хүргэхийг хичээж байна. Манай бүтээгдэхүүнийхээ үндсэн түгээд болох жимсийнхаа 50% дотоодоосоо бэлддэг байгаа. 50% бид нар бол гадны зах зээлээс нийлүүлдэг байна. Гадуур бол манайхыг үндсэн жимс биш гэдэг юм уу янз бүрийн яриа гардаг байгаа. Манайх бол 5 нэр төрлийн
варен мөн кетчуп үйлдвэрлэдэг байгаа. Одоо энд бол одоо манайх бол гаднаас оруулж ирсэн жимсгэн болон дотоодоос авдаг жимсгнийг одоо энд ингээд тавьсан байна. Одоо бүгд та бүхэндээ танилцуулъя. Манайх бол дотоодоос бол нэрс болон айнс үхрийн нүдийг бол дотоодоос нийлүүлж байгаа. Бид бол энэ жимсэг бол намар бол уруу цураалтын үеэр одоо тухайн аймаг сумнаас нийлүүлээд зохисны дагуу одоо ингээд хадгалж ингээд савлгаад хадгалдаг байгаа. Гүзээлзэг нь мөн үхрийн нүдийг бол бид нэр бүгд найрамд хятад улсаас одоо экспортлоод тэгээд одоо ингээд хадгалаад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Манай бүтээгдэхүүний нэг онцлог нэг давуу тал байдаг. Бусад компаниас энэ бол одоо яг л одоо байгалийн амьд жимсгэн мөн одоо таримл жимсгэн. Тэгээд томатны баастар манай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Байгаль дээр ургасан зэрлэг жимсээр бүтээгдэхүүнээ хийдэг гэж байна. Монгол орн дээр бас ургасан шин сортын жимснүүдээр өнөөдөр бас энэ жилийнхэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээ явж байна уу? Одоо манайх одоо яг л одоо Монгол ургасан жимсгэнээр одоо намрынхаа ургалт хурацыг хийгээд зохисных нь дагуу хадгалаад тэгээд одоо яг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа. Agrico компани хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үйлдвэртээ нэвтрүүлжээ. Өдөрт 10 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа чанах савлах хэсгээс бүрднэ. Харин чанах процесс нь 2 үе шаттай явагддаг байна. Үндсэн түүхийд болох юунуудаа 1-2 дугаар тогоондоо хийж чигдрүүлнэ. Даралтад ноцсоор чигдрүүлдэг байгаа. За тэрнээсээ вакуум тоглоогоо оруулж ариутгал болно. Дарлын чигдрүүлэх процесс явагдана. За тэрнээсээ шууд нөөцийн тоглоогоо оруулдаг байгаа. Нөөцийн тоглоогоо сороосноор ариутгал болно. Чанарын шалгалт хийгддэг байгаа. Энэ болохоор эрүүл ахуйн шалгалт уу технологийн шалгалт хийгдээд тэгээд савлгааны хэсэг рүү ордог байгаа. Савлах үе шат автомат урсгал шугамар явагдана. Нөөцийн тогоонд хоримтлагдсан чанамлаас саруулан авч хүнсний зориултын хуванцар савнд савлаж байна. Савлгаа хийхэд гар ажиллагаа багтай. За энэ манай савлах хэсэг явагдаж байна. За савлах хэсэгт болохоор савлах, таглах болон сэнж хийх хэсэг явагддаг. За манайх болохоор нийт 860 грамм буюу сая шинэхнээр 240 граммын барин үйлдвэрлэж эхлэж байна. За өнөөдөр бол нэрсний чанал үйлдвэрлэж байна. За нэрсний чанал үйлдвэрлээд сүүлийн процесс болох онсоор өдөр буюу цувралын дугаар маань гарч ирж хэрэглэгч таны гар дээр хүрдэг байгаа. За манайх байгалийн зэрлэг жимсээр органик бүтээгдэхүүн хийхийг үндсэн зорилгоо болон ажиллаж байгаа. Agrico компани 30 орчим ажилтан албан хаагчтай. Харин 20 ажилтан үйлдвэрт 2 ээлжээр ажиллаж, эрүүл хүнсийг хэрэглэгч танд нийлүүлэхэд гар бие оролцож байна. За та Agrico компанид энэ жимсний чанарын үйлдвэрт хэр удаа ажиллаж байгаа вэ? За би энэ Agrico компанийг 2011 онд үүсэн байгуул гэсэн цагаас өнөөдөр хүртэл ажиллаж байна. Таны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад байхад ер нь бүрэн автомат тийм үйлдвэрээ шүү дээ, тийм ээ. Ер гар ажиллагаа их багтаа юм шиг санагдлаа. Анх үүсгэн байгуулж байхдаа дамжлаг гар ажиллагаас ганц гар ажиллагаатай байсныг одоо бол бүх дамжлаг маань бүгдээрээ автоматчилж чадсан. Өнөөдөр энэ үйлдвэрт хичнээн хүн ажиллаж байгаа вэ? За манай үйлдвэрт нийт 30 гаруй хүн ажиллаж байгаа. 2 ээлжээр явагддаг. Өглөө орой ээлжээр ажилладаг. За үйлдвэрийн компани удирдлагаас нийт ажилчдаа нийгмийн даатгал эрүүл мэндийг хамруулж чаддаг байгаа. Үүний улмаас ажилчид эрүүл мэнд, амрал, соёл бүх талаас нь анхаарал тавьдаг. Мөн ажилчдын дундаж сарын цалин 700 мянгаас 800 мянгад байдаг. Сар болгон бас урамшуул олгодог байгаа. Тэндээ бас ажилчид бид нар бас их сэтгэл өндөр байдаг. Хэрэглэгчийн гарт эргүүл органик те Монголда үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна шүү дээ, тийм ээ. Мэдээж маш олон хүмүүс танаа бүтээгдэхүүнийг хэрэглээд санал сэтгэлээ хуваалцдаг ба. Их өндөр байдаг. Эх оронд одоо хотоо итил 18 аймгаараа манай бүтээгдэхүүн бүгдээрээ тарсан байдаг. Тэгээд эх орныхоо баялгаар өнөөдөр ингээд бүтээгдэхүүн хийж гаргаж байгаадаа бид нар их баяртай байд юм аа. Agrico компани жимсний чанамлын үйлдвэр өдөр бүр өөр төрлийн чанамлыг үйлдвэрлэж байна. Өнөөдөр эх орны газар шороонд ургасан байгалийн зэрлэг жимс болох нэрс жимсээр хийсэн чанамлыг үйлдвэрлэж байна. Нэрс, анс, үхрийн нүд, гүзээлзэг, чавга зэрэг жимс нь хүний биед онцгой ач холбогдолтой жимс юм а. Нэрсний чанамл
Нэрс жимсэнд цус төлжүүлэх үйлчилгээтэй төмөр марганц маш ихээр агуулгдсан байдаг. Мөн амин дэмийн CVB2 зэргээр баялгаа. Хоолойн өрөвсөл нүдний хараанд онцгойсон мөн удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатгаа болдог байна. Ансны чанамал. Анс жимсийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг. Олон төрлийн витаминууд амин хүчлүүд агуулдаг. Ялангуяа ханиад томог ангаахад өргөн хэрэглэдэг. Ансны найрлаганд С болон К витаминууд маг мөн тархалтаас сэргийлэх ширхлэг эдүүд ихээр агуулгддаг байна. Үхрийн нүдний чанамал. Үхрийн нүд жимс нь амин дэмээр баялаг. Жимсний чанамал нь С, П амин дэм, арвинтул, судас хатуурх өвчнөд онцгойсон. Хоолон өвчнөд онцгой тустай юм а. Гүзээлцгний чанамал. Гүзээлцгэн жимс нь маш олон төрлийн витамин агуулдаг. Зүрхний өвчнөөс сэргийлдэг, санах ойг сайжруулдаг, дархлааг сайжруулж, чихрийн шижээ өвчнөөс сэргийлж, арсыг эрүүлжүүлдэг онцлогтой. Чавганы чанамал. Эмчилгээний ач холбогдлоороо хар чавг ихэд алдаршсан. Гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингээх онцгой тустай. Сахар хүчил, алюмины ба лимоны хүчил, CB амин дэмүүд, минералын давсууд агуулгддаг. Эдгээр жимсийн байгалийн амт чанар ач тусыг алдуулахгүйгээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Agrico брендийн жимсний чанамлууд нь хэдий хийдсэн ч бэлууруулдаггүй гэдгээр онцлог. Тиймээс гэр бүлийн гишүүн бүрийн амттай, дуртай сонголт болсон байна. Өнөөдөр Agrico брендийн жимсний чанамлыг 21 аймаг 9 дүүргийн хэрэглэгчтэй борлуулалтын өргөн сүлжээгээр нийлүүлж байна. За манай чанамал нь одоо 860 грамтай том чанамал одоо 600-аараа пакетлагдаад гарахад одоо худалдаанд гарахад бэлэн болсон байна. За мөн шинэ гаргасан бүтээгдэхүүн болох 240 грамтай чанамал маань одоо хайрцагтай 36 ширхэгтэйгээр 3 төрөлтэйгээр ингээд худалдаанд гарахад бэлэн болсон байна. За манай компани одоо хөдөө орон нутгийн борлуулалт хариуцсан нарантуй зах дээр 2 төлөөлөгч байна. Мөн одоо Эрдэнэт, Дархан, Увс гэсэн аймагуудад компани бие төлөөлөгчд ажиллаж байна. За Улаанбаатар хотод гэх юм бол одоо Жавхланд UDS гэсэн төгөөлтийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн манай компани жижиг борлуулагчид одоо жижиг дэлгүүрүүдэд хариуцсан ажиллаж байна. Agrico компани цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олжруулж, хамгийн амттай, хамгийн чанартай, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эх орондоо баялагийг бүтээсээр байх болно гэдгээ энэ үеэр хэлж байсан юм а. Бид цаашдаа бүтээгдэхүүн нэр төрлийг олшруулна, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд биелүүлэхээр ажиллаж байна. Бидний цаашдын зорилго бол түгээдээ дотооддоо 100% бий болгох зорилготой ажиллаж байгаа. Энэ хүрээнд бидний жимсний дотооддоо тариад зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Хүнс үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн гэсэн брэнд бүтээгдэхүүн гаргаж, импортыг орлогоц бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Монголын мянган баялаг бүтээгчийн төлөөлөл болсон Agrico компаниг бид баялаг бүтээгчдийг дэмжин төслөөрөө дамжуулан дэмжиж ажиллалаа. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар үндэсний үйлдвэрлэгч Agrico компаниас үзэж та бүхэнд хүрлээ. Энэ байгууллагын хувьд 5 төрлийн жимсний чанамлыг үйлдвэрлэн Монголын зах зээлд нийлүүлж байна. За Монгол эх орныхоо газар шороонд ургасан нэрс жимсээр хийсэн жимсний чанамал өнөөдөр үйлдвэрээс гарч хэрэглэгч таны гарт очиход бэлэн болоод байна. Ингээд нэвтрүүлэгтээ хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзъя.